Миний хувь хүний байр суурь бол энэ хэрэг хэдийнэ илэрсэн гэж бол үздэг. Тэгээд одоо бол бид нар энэ хүний хэрэгээр улс төр хийж бол цааш үргэлжлүүлж явах юм бол эсрэг байр суурьтай байдаг. Тэгэхээр хамгийн гол зүйл маань бол зориг гэдэг хүн бол ганцхан арчилсан намынч биш, Монгол улсын одоо хувьд бол яг арчлалын бэлэг тэмдэг болж эрх чөлөөний бэлэг тэмдэг болсон ийм хүн гэж би бол үздэг. Тэр утгаараа зориг агсны үйл хэргийг үргэлжлүүлж бид бүхэн үзэл санааных нь одоо түүний үйл хэрэг дээр илүү анхаарч ажиллах ёстой гэж үзээд тэгээд өнгөрсөн жилийн яг энэ өдөр бас манай зориг арчлалын хүрээлэнгийнхэн бас үүсгэн байгуулагдаж байгаа зарлж исэн. Тэгээд энэ одоо дашманд бас дурдж хэлэхэд бид бүхэн бас нэг жилийн хугацаанд чамгүй их ололт амжилттай бас одоо яг баруун төвийн үзэл санааг хэрхэн одоо арчилсан намынхаа үйл ажиллагаанд доктортойгоор оролцуулах вэ гэдэг дээр ажилласан байгаа. Тэгэхээр та бүхэн мэдж байгаах улс төрийн намын тухай хууль одоо 12 сарын 31-нд бол шинээр өргөн баригдаад бүх улс төрийн намууд дөрвөн болон намын хөтөлбөрөөр баталж байгаа. Тэгэхээр тэр намын хөтөлбөр гэдэг зүйл нь бол үзэл баримтлаа бол тодорхойлж өгч байгаа гэсэн. Өмнө нь хүмүүс бол аль нам нь юм бэ? Одоо ардын нам, арчилсан нам ямар ч ялгаагүй гэж хэлдэг байсан бол одоо дараа жилээс эхлээд намууд маань ямар ялгаатай бодлогод хэрэгжүүлдэг вэ гэдгээ гаргаж ирнэ. Тэгэд энэ дээр бол бас зориг арчлалын хүрээлэнгийнхэн маань нэлийн одоо удаан бас урт хугацаанд бас сууж дээрээс нь бол олон улсын бас мэргэжлүүлэлттэй ч гэсэн хамтарч бас ажилласан байгаа. Тэгэд энэ утгаараа манай арчилсан нам бол ив нэгдлээс институт гэдэг уриатаагаар нэг жилиг бол ажиллаж өнгөрүүлсэн. Тэгээд олон нийт ч гэсэн харж байгаа арчилсан намын ив нэгдэл бол үеийн үед байгаагүйгээр хамгийн хүчтэй байгаа цаг үе. Энэ утгаараа бол олон жилийн хагаралтаан бол эцэслэгдэж бид бүхэн маань бол институцийн төвшөнд одоо дараагийн сонгуулиуд дээр давхар ялалт хийх ийм төвшөнд бол гарч ирж байгаа улс төрийн бас том хүчин гэдгийг бас өнөөдөр бол олон үйл явдлуудаас л харагдаж байгаа гэж бодож байна. Тэгээд энэ намрын халуун улс төртэй байгаа цаг үед бол миний хувьд бол бид бүхэн улс төржиж явах гэхээсээ илүү үнэхээр засгийн эрхийг барьж байгаа Монгол Ардын нам бол одоо үнэхээр одоо засгийнхаа ажлыг хиймээр байна. Олон салбарт бол ажлууд салбарт чинь тухайлбал эрчим хүчний салбарт бол олон тооны одоо хөрөнгө оруулагч нар гэрээгээ хэлцээрээ хүлээж авахад энэ тодорхойгүй байдлууд үүснээс улмаас бол маш олон төслүүд бол гацалтын байдалтай явж байгаа. Тэгээд энэ тохиолдолд ч гэсэн чуулганы танхимдэр би бол бас үзэл баримтлаа илэрхийлнэ гэж бодож байгаа. Таны хувьд зориг агсны хэргийг бол илэрсэн гэдэг гэж үздэг хэлсэн шүү дээ тийм ээ. Тэгвэл яг жинхэнэ эзэнд өнөөдрийн хүртэл ингээ хариуцлага тооцож чадахгүй байгаа юу гэж харж байна. Яг энэ хэрэг бургуутлагдаад Содном Даржаа, Чимгээ, Амгаланбаатар гэдэг энэ гурван бол хоригдож байгаад гарч ирсэн шүү дээ. Би яг одоо мэрэгжлийн одоо хууль зүйн салбарын хүн биш учраас яг нарийн хэлэхэд боломжгүй. Гэхдээ улсын хурлын гишүүдэд танилцуулсан мэдээллүүдтэй бол танилцж үзсэн байгаа. Тэгэхээр яг хариуцсан хүмүүсүүд нь албан тушаалтнууд нь бол энийг гаргаж ирэх үүрэгтэй. Тэгэхээр энэ хүмүүс нь бол ажиллаа хийх ёстой гэж бодож байна.